За, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог ярихын тулд бид нар яагаад энэхүү анхаарах ёстой юм бэ гэдгийг зарим нэг статистикаас харах бүрэн боломжтой. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг дээр ерөнхийлж авч үзэх юм бол улс төр дэх оролцоо гэж юу юм бэ гэдгийг энэ тэргуунд харах шаардлагатай болно. Улс төр дэх оролцоо гэдэг бол хүн өөрийнхөө амьдралтай холбоотой шийдвэрийг өөртөө байгаа бүрэн дүрэн мэдээлэл дээр тулгуурлаад цаг үеэ олсон өөрийн амьдралтай холбоотой бүхэл асуудлыг нягтлж анхаарад шийдвэр гаргаад тэр гарсан шийдвэр нь өргээд өөрийнх нь амьдралд эерэг нөлөө үзүүлээд өөрчлөлтийг авчирж байгаа тохиолдолд бид нэр утга учиртай оролцож байна гэж харах бүрэн боломжтой. Тэгэхээр ийхүү оролцоход нийгэмд байгаа бүлгүүд хэр төлөөлөлтөд оролцож байгаа юм бэ? Тухайн бүлгүүдийн дуу хоолойг адил тэгш сонсож чадж байгаа мó гэдгээр улс төр дэх оролцоог баримжаалж болно. Энэхүү сэдвэр яг шийдвэр гаргаж байгаа түвшинд улс төрийн оролцооны хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа юм бэ? Ямар байвал зохих юм бэ? Нөхцөл байдлыг бид нар яаж харах ёстой юм бэ гэдгийг та бүхэнд танилцуулах үүднээс энэхүү сэдвийг бэлтгэлээ. За, энэхүү слайднаас бид нар энэ тэргуунд юу харж болох вэ гэхээр Монгол улсын хүн амын харьцааг бид нар харж болж байгаа. Үндэсний статистикийн хорооноос хийсэн тоо баримтыг аваад үзэх юм бол манай Монгол улсын эрэгтэй эмэгтэй хүний харьцаа бол 51-49% байна. За, дараагийнх нь хэсгээс аваад үзэх юм бол бизнесийн салбарт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн хувь тэмцээг хараад үзэх юм бол үндсэндээ 30% нь эмэгтэйчүүд байх жишээтэй. Бизнесийн салбарт ажиллаж байгаа, удирдах түвшинд ажиллаж байгаа, менежмент түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн хүрээ 30% байгаа бол яг төлөөлөл удирдах зөвлөлд ялангуяа тухайн байгууллагын бодлогыг тодорхойлж ажиллаж байгаа түвшинд эмэгтэйчүүдийн эзэлж байгаа хувь бол 15% хүртэл буюу 15-аас дээтэл нь 19% хүртэл тодорхой хэмжээний хувь хэмжээг эзэлж ийн гэж харж болж байна гэсэн үг. За, тэгвэл энэнийхэн цаана аваад үзэх юм бол яг улс төрийн албан хаагчдын хувьд аваад үзвэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцааг тодруулах юм бол 23-аас 25 байх жишээтэй. За, төрийн албанд харин үйлчилгээний албан хаагчдыг аваад үзэх юм бол эмэгтэйчүүд 70%-ийг эзэлж жин дарж байгаа дүр зураг байна. За, нийт иргэдийн төлөөлөгчдийн харьцааг аваад үзэх юм бол эмэгтэйчүүд бол ойролцоогоор 20% эзэлж авах жишээтэй. За, манай Монгол улсын их хурлын гишүүдийн харьцааг аваад үзэх юм бол яг энэ маань бол 15-аас 17% байх жишээ гарч иж байна. За, энэ дээр тулгуурлаад аваад үзвэл юу харагдаж байна вэ гэхээр дийлэх тохиолдолд эрэгтэй хүмүүс хамгийн ихээр шийдвэр гаргадаг юм байна. Эрэгтэй хүмүүс хамгийн ихээр бодлого тодорхойлж шийдвэр гаргаж байгаа түвшинд ажиллаж байгаа юм бол яг түүнийг нь хэрхэн гүйцэтгэх вэ, хэрхэн гардан хэрэгжүүлэх вэ гэдэг дээр нь эмэгтэй хүмүүс дуу хоолойгоо илэрхийлж ажиллаж байгаа юм байна гэдгийг харж болно. За, тэгвэл эрчүүд давмгаалаад шийдвэр гаргахад, бодлого боловсруулахад, хөгжлийг тодорхойлоход дуу хоолойгоо илэрхийлж ажилласан юм бол энэ маань өөрөө хэр эерэг өөрчлөлтийг авчирсан бэ? Манай Монгол улсын нөхцөл байдлыг хэр эергээр өөрчилсөн бэ гэдээ аваад үзэх юм бол бид нар олон зүйлийг хөндөж болно. Тэгэхээр энэ тэргуунд 51-49% харьцаатай байгаа хүйсийн бүлгүүдийн 49%-ийг төлөөлж байгаа хүмүүс нь хамгийн ихээр дуу хоолойгоо илэрхийлээд өөрсдийн байр суурийг бодлого боловсруулах, хөгжлийг тодорхойлох, шийдвэр гаргах, хууль баталгаатай хүртэл тусгаж байгаа хэдий боловч 51%-ийг эзэлж байгаа хүйсийн төлөөллийг бүрэн дүрэн энэхүү татан оролцуулж ирсэн туршлага хомс байгаа юм байна. Энэхүү хомс байгаагийн улмаас бүхэл нөхцөл байдлыг анхаарч ажиллаж байгаа асуудлыг тал бүрээс нь харахад хүртэл учир дутагдaltaй байх боломжтой юм байна. Мөн нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг бүрэн дүрэн тусгаж илэрхийлж чадсан уу гэдгийг нь эндээс бид нар эргцүүлж харах шаардлагатай гэсэн үг. За, дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр яг энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр эмэгтэй хүнийг хэрхэн дүрсэж байгаа вэ? Эмэгтэй хүнтэй холбоотой агуулгыг хэрхэн илэрхийлж байгаа вэ? Хэвлэл мэдээллийн байгууллагт эмэгтэй хүн хэдий хэмжээний хувь эзэж ажиллаж байгаа вэ? Эмэгтэй хүний эзэж байгаа байр суурь ямар байгаа вэ гэдгийг 5 жилээр 1995 оноос хойш судалдаг. Түүнийхээ үр дүнг тайлгнадаг туршлага байна. За, 2015 онд гарсан тайлангаар аваад үзэх юм бол жилээс жилд эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн салбарт харагдах, орон зай эзлэх, дуу хоолой болох, дуурах нөхцөл бол сайжирж байгааг харж болно. Гэхдээ олон жилийн дунджаар аваад үзэх юм бол энэ маань ахиц дэвшил маш бага хувиар явж байгаа. 20 гаруй хувиар л явж байгаа хамгийн сүүлийн туршлагыг харж болж байна. За, үүний зэрэгцээгээр яг сүүлийн
Тоо баримтыг аваад үзэх юм бол 1995-аас 2015 онд яг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн харьцаа, хэвлэл мэдээллийн салбарыг удирдан авч явж байгаа эмэгтэйчүүдийн жин дарах хувь хэмжээ, мөн хувь эзэмшиж байгаа байдал, нийтэд харагдаж байгаа байдал, нөхцөл байдлыг сурвалжиж олон нийтийг хүргэж байгаа байдлыг аваад үзэх юм бол эмэгтэйчүүдийн эзлэх хувь бол маш бага байна. Гэсэн хэдий ч жилээс жилд энэ маань нэмэгцээр байгаа буюу 2015 онд байгаа үзүүлэлтийг аваад үзэх юм бол дунджаар 5-7% өсөлтийг эмэгтэйчүүдийн хэвлэл мэдээллийн салбарт гендринг илэрхийлж байгаа, дүрсэлж байгаа, жин дарж байгаа байдлаар нь бол харж болж байна гэсэн үг. За энэ маань бол сонин телевиз, радио гэдэг уламжлалт хэвлэлийн хэрэгслийн зэрэгцээгээр вебсайт, сошиал медиа зэрэг бусад дамжуулгын хэлбэр дээр бас орж ирж байгааг бид нар харах бүрэн боломжтой. Үүний зэрэгцээгээр яг тухайн хэвлэл мэдээллийн дамжуулж байгаа түүх, мэдээлэл, агуулга дээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллага эмэгтэйчүүдийг хэрхэн дүрсэж байна вэ гэдэг маань хүртэл айжмаар бага багаар өсөж байна гэсэн үг. Гэхдээ өмнө дурдсанчлан энэхүү өсөж байгаа хувь хэмжээ нь бол 5-7% байх жишээтэй. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог ярихын тулд яагаад энэхүү онцож байгаа юм бэ гэхээр бидний зүгээс олон жилийн турш нэг хүсийг давмгай байдлаар бодлого боловсруулахад, шийдвэр гаргахад түүнийхээ үр шимийг хүртэхэд нь дуу хоолойг сонсож байр суурийг нь хүндэтгэж тусгаж ирсэн. За өнөөдөр ярьж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр гендрийн эрхтгч байдлыг хангахын тулд, гендрийн эрхтгч байдлыг хангасан нийгмийг бий болгохын тулд хамгийн наад зах нь аливаа хүсийн тэнцвэр харьцааг хангах нь эхний чухал алхам юм байна. Хүсийн тэнцвэртэй байдал дээр тулгуурлаад хүсийн тэнцвэрт хувь нь өөрөө эргээд аливаа асуудлыг тал бүрээс хөндөж харах, бүрэн дүүрэн асуудлыг ухаж тайлбарлах, хоорондоо санал солилцох, хүсийн ялгаатай бүлгүүдийн дуу хоолойг сонсох, ялгамжит хэрэгцээг нь тодорхойлох боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм аа. Ялангуяа ижил тэнцвэр харьцаатай байснаар нэг хүсийн жин дарсан шийдвэрээс илүүтэйгээр харилцан зөвсөлчөж асуудлыг харилцан ойлголцсон байдлаар ярилцдаг байх нь илүү чухал юм байна гэж ярьж байгаа. Тэгэхээр манай нийгэмд хүн амын бүтцээ аваад үзэх юм бол 51 болон 49% гэж хувь хэмжээ эзэж байгаа төлөөллийг энэ тэргүүн адил тэгш байдлаар оруулж ирэх, үүн дээрээ тулгуурлаад хууль тогтоомжоор хүртэл гендер эрхтгч байдлыг хангах тухай хууль дээр эмэгтэйчүүдийн улс төр нийгэм эдийн засгийн хүрээнд хүртэл ямар байр суурьтай оролцох боломжтой вэ гэдгийг нь квот гаргаж суулгаж өгж байгаа. Эмэгтэйчүүдийг дэмжиж байр суурь илэрхийлэх, дуу хоолой болох боломжийг бүрдүүлсэн хууль зүйн баталгаа байна. Энэхүү хууль зүйн баталгаан дээр тулгуурахын зэрэгцээгээр улс төрийн нам бүлэг хүртэл эмэгтэйчүүдийн төлөөллийг, эмэгтэйчүүдийн дуу хоолойг бүрэн илэрхийлэх зорилгоор нэр дэвшүүлэх, удирдах зөвлөл, гүйцэтгэх хороо, бодлогын түвшиндээ хүртэл байгууллагынхаа хүрээнд, байгууллагын дотоод зохион байгуулалт дотор эмэгтэйчүүдийн дуу хоолойг, эмэгтэйчүүдийн төлөөллийг өөрийн дотоодын хэм хэмжээ зохицуулалтаар өргөжин тэлэх бүрэн боломжтой. Цаашлах юм бол төрийн байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд өндөр албан тушаалтан менежерийн түвшний ажилтнуудын хүүсийн харьцаа маань 50-50-та илүү ойрхон байх нь ажил гүйцэтгэх, асуудлыг тал бүрээс нь харах, нэг нэгнийхээ дуу хоолой болох, нэг нэгнийг нөхөхөд хүртэл эерэг үр дүнтэй гэж харж болж байгаа. Иймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо гэдгийн цаана юу яригдэж байна вэ гэхээр тухайн хүүсийн бүхий төлөөлөл нийгэмд хамтдаа зэрэгцэн амьдарч байгаагийн хувьар нэг нэгнийхээ байр суурийг хүндэтгэж ойлгох нийгэм соёлыг бүрдүүлнэ гэж ярьж байгаа. Энэ маань өөрөө хүмүүнлэг иргэний арчсан нийгмийн эхний суурь байна гэж харж болно гэсэн үг. Хоёрт нь яригдах зүйл маань юу юм бэ гэхээр эмэгтэйчүүдийн дуу хоолойг оруулж ирснээр, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулж ирснээр тухайн улс төрийн шийдвэрийг бүх талууд хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэнэ. Нийгэмд байгаа бүх талууд хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдснээр түүнийг бүрэн дүрэн чанартай хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. Манай Монгол улсын хүрээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа болон ялангуяа иргэний оролцоог дэмжсэн хууль тогтоомжийг яаж хэрэгжүүлж байгааг үнэлсэн үнэлгээний тайлан аваад үзэх юм бол нийт иргэний оролцоог дэмжсэн хууль тогтоомжийн 3/1 нь бүрэн дүрэн хэрэгждэг, 3/1 нь хагас хэрэгждэг, 3/1 нь хэрэгжээгүй байх жишээтэй. Тэгэхээр энэ цаана юу яригдж байна вэ гэхээр нийгэмд амьдарч байгаа анхан шатны нэгжээс ахуулаад төрийн бодлого тодорхойлох түвшинд хүртэл нийгмийн бүлгүүдийн энэ хууль тогтоомжийг ашиглаж байгаа
мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, шилэн дансны тухай хууль, нийтийн сонсголын тухай хууль зэрэг хуулийг ашиглаж байгаа туршлага маань харилцан адилгүй гэсэн. Тэгэхээр ийхүү харилцан адилгүй туршлагыг хүйсийн төлөөллийг бүрэн дүүрэн хангаад дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг олгох юм бол цаашаага энэ маань бас хуулийн хэрэгжилтэнд хүртэл бодлогыг хөрсөн дээр нь буулгаж бодит хууль хэрэг болоход хүртэл үнэтэй хувь нэмэртэй мэн цааз болж байгаа. Төгсгөлд нь ярьж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр хөгжил гэдэг бол тухайн нийгэмд амьдарч байгаа хүн бүр нийгмийн эдийн засаг, улс төрийн соёлын үйл явцад хувь нэмрээ оруулж гар бие оролцож үр шимийг нь хүртэхийн тулд хүн бүр нийгэмд байгаа бүлэг бүр дуурах ёстой, оролцох ёстой, үр дүнг нь үзэх ёстой, түүгээрээ дамжуулаад амьдрал нь сайн сайхан болох нөхцөл бүрднэ гэж харж байгаа. Тэгэхээр олон жил жин дарж явсан энэ нэг хүйсийн давмгай байдлыг тэгшитгэх, гендер эрхтгч байдлыг хангах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж аливаа хүйсийн харилцааг тэнцүү төлөөлөлтөөр оруулах нь улс төрдөх эмэгтэйчүүдийн оролцооны тулгын чулуу гол суурь гэж харж байна. Дүгнвэл нийгэмд амьдарч байгаа бүхий л бүлгүүд хамтдаа шийдвэр гаргаад тэр нь өөрсдийнх нь амьдралд ямар хэрэгтэйг харилцан ойлгож чадсан байх юм бол, хүлээмжшөөрсөн байх юм бол энэ маань өөрөө амьдралд ойр шийдвэр бол. Амьдралд ойр шийдвэр гэдэг маань өөрөө түүнийг хүн бүр гардан биелүүлж, хүн бүр түүний төлөө хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой гэсэн үг. За дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр төрийн зүгээс ямар нэгэн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжтой холбоотой шийдвэр гаргаад түүнийг сайтар хэрэгжүүлээд эхлэх юм бол хүний амьдралд эерэг үр дүнлээ үзүүлэхийн зэрэгцээгээр хувь хүний хөгжилд ч эерэг нөлөөтэй гэж харж байгаа. Тэгэхээр хөгжлийг бид нэр хувь хүнийг голдоо тавиад хувь хүнийг хэрхэн хөгжиж боломж олцсог бүрдүүлснээр нь хөгжлийг тодорхойлж харж байгаа бол хувь хүний хөгжлөөр дамжаад цаашлбал улс орны хөгжилд ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулна гэсэн. Цаашлах юм бол энэхүү хүмүүс би өөрийнхөө амьдралыг өөрчилж чадах юм байна. Миний амьдралд үр нөлөөтэй шийдвэр гардаг юм байна. Энэ шийдвэрийг гаргахын төлөө би дуурах ёстой юм байна. Нөхцөл байдлыг ойлгох ёстой юм байна. Таниулах ёстой юм байна гэж ухамсарлаж, хөдөлж, нэгдэж эхлэх юм бол энэ маань өөрөө хөгжлийн үр шимийг хамтдаа хүртэх буюу хөгжих хэрхээ эдэлж ингэж харах бүрэн боломжтой. Цаашлах юм бол нийгэмд амьдарч байгаа хүн бүрийн туулсан зам өөр, харилцан адилгүй туршлагыг олж авч байгаа учраас тухайн хөрсөн дээр буусан тухайн хүний амьдралд ойр хэрэгжихүүц тэр шийдвэрүүдийг гаргахад олон хүний мэдлэг, туршлага, санаа бодлыг, өнцгийг бүрэн дүүрэн дуусгах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэхүү тал бүрийн оролцоо, хувь нэмрийг оруулж бид нэр туршлага дээр нь тулгуурлаж, шийдвэр гаргаж, бодлого боловсруулж, хөгжлөө харах нь эргээд хүн бүрийн амьдралд хүртэл хувь нэмрээ оруулах боломжтой, хүн бүрийн эрхээ эдэх нөхцөлийг бүрдүүлж гинэ гэж харж болно гэсэн үг. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.